Таны эргэн тойрны хүмүүс таны ямар хувилбарыг тэжээгээд үүсгээд байгаа вэ? Өнөөдрийн бодол. За өнөөдөр ярмаар байгаа кофе ботлын сэдв болохоор би өмнө ярьдаг сэдвүүдийн нэг байгаа. Тэр нь болохоор та өөрийнхөө эргэн тойрны 5 хүний дундаж гэсэн санаа. Тэгээ энэ дээр нэг дахиад нэг ганц хоёр үнцгийг нэммээр байна. Нэгт нь таны өсөлт хизээж таны тэр эргэн тойрны 5 хүнээс хальж чадахгүй гэдгийг энэ нэг харамсалтай үннийг бид нар хүлээн зөвшөөрөх ёстой. Хэрвээ бид нар аваргуудын дунд байгаадах юм бол яг л тэр аваргуудын нэг бол хэрвээ бид нар ялагддаг хүмүүсийн дунд байгаадах юм бол тэнчэнээс ялагч болж гарч ирнэ гэж айгүй хэцүү. Яагад гэвэл бид нар найз нөхрөөр сонгодог байдал маань бид нар нөгөө л өөрийнхөө хувилбарыг хадгалах зорилгоор ихэвчлэн сонгож ажиллаад байдаг. За тэгээ энэ дээр дахиад нэг сунгаад нэг хэлмээр байгаа санаа нь юу вэ гэхээр таны тэр эргэн тойрны 5 хүн чинь таны аль хувилбарыг дэмжиж байгаа, үүсгэж байгаа хүмүүс байгаа вэ гэдгийг асуумаар тайлбарлая. Таны эргэн тойрны хүмүүс чинь таны дээр үеийн хуучин хувилбарыг чинь байлгах гад байдаг, сануулад байдаг, тэр үйлдэлийг давтуулдаг найзууд байдаг. Эсвэл зарим нэг хүмүүс нь болохоор таны ирээдүйн мөрөөдлийг чинь тэр ирээдүйд бий болгомоор байгаа хувилбарыг чинь бий болгох дэмжсэн найзууд байдаг. Тэгэхээр асуулт нь таны эргэн тойрны найзууд чинь өөрийгөө хүрээлүүлдэг хүмүүс чинь илүү их цаг өнгөрүүлдэг хүмүүс чинь таны аль хувилбарыг дэмждэг, өөгшүүлдэг, байлгадаг, үрдлийн хийлэгдэг хүмүүс бай. Айгу хатуу асуулт би мэдчихэв. Яг тэгвэл энэ юу гэсэн үг вэ гэхээр заримдаа бид нар амьдралтаа байгаа зарим нэг хүмүүсээ явуулах цаг нь болсон байна. Хүрээлэлээ өөрчлөх цаг нь болсон байна гэдгийг сануулж байгаа. Бодит заримдаа жоохон хэрцгий асуулт. Өнөөдрийн кофе бодол. За санал бодлоо хэлээрэй. Коммент хэсэгт нь. Коммент хэсэгт бичиж байгаа зүйлүүдийг би дандаа уншиж байгаа шиг YouTube дээр тэгэхээр бичээд аваарай. Бичиж байгаа хүмүүстээ маш их баярлалаа. Лайк дарсанд баярлалаа энэ видеон дээр. Тэгээ subscribe хийхээ битгий мартаарай.